олон янзад хүмүүсийг өөрсдийнхөө процесс, үйл явцад ингээд тэгш хамруулан оролцуулах гэх юм ийм том зарчмыг баримтлаад явж байгаа. Тэрийг үл яг тэр сургалтын орчноороо харуулдаг, үзүүлдэг, мэдрүүлдэг гэх юм уу? Нэг их одоо ямар байгууллагатай ажилтдаг, ямар албан тушаалтай нь ерөөсөө чухал биш. Ингээд хүний нэг уг те мөн чанар ямар хүсэл мөрөөдөлтэй багасаа ямар амьдралыг туулж яваад өнөөдөр энэ үйл хэргийн нэг хэсэг болоод яваад байгаа юм бэ гэдгийг ингэж анханаас нь дэлгэн харуулснаар хүмүүс чинь эхнээсээ утга учиртайгаар олон янзд байдлаа ойлголцоод би бинийг хүлээн зөвшөөрөөд хүндлээд те ингээд эхэлчихээр бол ингээд сургалт ингээд аяндаал гоё урсаал те би биенээсээ маш их суралцах зүйлстэй болж өнгөрдөг санагддаг. За 2020 онд гэх юм бол манай залуусын давалгаа клуб анхаас гэд байгууллагатай танилцж исэн. Залуучууд өөрсдийнхөө бүлгийн гол асуудлуудыг гаргаж ирэх, тэрэн дээрээ нөлөөлөл судалгаа хийхийг аргачлал байгаа. Ковидын үед яг карантины үеэр явагдажсэн. Тэгээд судалгааныхаа арга зүйг боловсруулах, за тэгээд асуулгаа боловсруулах гэх мэт бүх одоо арга зүйн дэмжлэгүүдийг, сургалтуудыг биднэрт бол цахимаар бараг сарын хугацаатай явуулж исэн тасралтгүй. За тэгээд тэрнийхээ ачаар гэх юм уу бид нар ингээд өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйл дээрээ үндэслээд яг өөрсдийнхөө үеийн залуучууд дээр ингээд судалгаа хийж исэн. За тэгээд тэр судалгаа нь гэх юм бол яг ковидын буюу карантины үед залуучуудыг хийж исэн бараг суурь судалгаа гэж хэлж болно. Энэ судалгаа бас дараагийн ажлууд дээр гэх юм уу те гинтийн ийм нөхцөл байдал үүслэх гэхэд маргинал бүлэг буюу яг хүртээмжээс гадуур байгаа энэ залуучууд нар ямар одоо асуудал тулгардаг вэ? Энэ дээр ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ гэдэг одоо суурь судалгаа болсон гэж ойлгож болно. За тэгээд энэ үйл явцууд дээр гэх юм бол манай ийм дөнгөж одоо байгуулагдсан гэх юм уу те ингэж сурч хөгжиж яваа клуб гэх юм бол айгу өөртөө арга зүйтэй болгох, цаашдаа илүү бэхжих гэдэг юм уу те ийм бас туршлагуудыг хоригдлуулсан байгаа. Манай байгууллага өнгөрсөн онд суурь болон насан туршидын насан туршийн боловсролын Аз номхон далайн нийгэм эдийн санхүүжилтээр шалгуур эзэмшсэн мөн туршлага хоримтлуулсан гэж үзэж байгаа. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр бид нар Олгийн хотод олон талд хилцүүлэг зохион байгуулсан. Тухайн хилцүүлэгт ангийн удирдлагууд, боловсролын газрын удирдлагууд, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд, багш, эсэг эх, сурагчдын төлөөлөл мөн төрийн бас байгууллагын төлөөлөл оролцсон байгаа. Судалгааны ажлын үр дүнгээр мөн холбогдох байгууллагуудад, цөмийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлсэн. Бидний өгсөн зөвлөмжийг байгууллагууд нааштайгаар хүлээн авч ажил хэрэг болгож байгаа туйлын баяртай байна. За боловсрол эвслийн гишүүн 4 байгууллага хамтраад хөгжлийн бэрхшээлтэй охид түн дундаа оюуны бэрхшээлтэй хараа сонсгол ийм бэрхшээлтэй мөн тэргийн цэртэй ийм охидууд өөрсдийнхөө асуудлыг ингэж өөрийнхөө нь яг дуу хоолойгоор бид нар тодорхой энэ АСБ-ийн дэмжлэгээр бас аргачлал өөрсдөө боловсруулад тэгээд бид нар энэ залуучуудын асуудлыг өөрсдийнх нь бас яг ингэ томьёолж гаргаж ирсэн. Ингэснээрээ бид нар олон нийтэд одоо яг энэ асуудал хаана байна, ямар асуудлууд байдаг гэдгийг болвол тэр асран хамгаалагч эцэг эхийнх нь хэлснээр биш яг өөрсдийг нь оролцуулсан байдлаар энэ өөрсдийг нь бааз тодорхой төвшин чадахжуулж энэ төслийг хэрэгжүүлж чадсан. За 2015 оноос өмнө боловсролын бүх нийтэд болох энэ зорилтын хүрээнд мөн 2015 оноос өмнө доктортой хөгжлийн зорилтыг тодорхойлох энэ үйл явцад оролцох доктортой хөгжлийн зорилт тодорхойлсны дараа энийг хүн бүрийн сурч боловсрох эрхийг хангахын төлөө нөлөөлж ажиллахад одоо бүс нутгийн түвшинд, олон улсын түвшинд маш ихээр чадвар бэхжүүлэх ажлуудыг хийсэн. Энэний үр дүнд бид 2016 оноос хойш доктортой хөгжлийн 4-р зорилтын тодруулагч тайланг одоо боловсруулан гаргаж энэ чанартай тэгш хамруулсан боловсрол болох энэ нөлөөлийн ажиллаа хийхэд маш их том нэмэр оруулсан. За 2010 онд АСБ-ийн тухайн үеийн ажилтан Хелен Даван Монголд ирж Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай уулзсны үндсэн дээр одоо боловсрол эвслийг үүсгэн байгуулсан ийм том хувь нэмрийг одоо АСБ оруулсан байдаг. Боловсрол эвсэл бодлогын нөлөөллийн одоо том байгууллага болоход
АСБ өөрсдийн үлгэрлэлээр тухайлбал АСБ дэлхийн түвшинд, бүс нутгийн түвшинд олон улсын байгууллагуудын одоо үүсгэсэн талбар дээр бодлогын нөлөөлөл яаж хийдгийг өөрийн биеэр үлгэрлэж харуулсан энэ их хувь нэмрийн үндсэн дээр боловсрал эвсэл бодлогын орон зайд бас тоглогч байж чадах юм а гэдгээ олж харж өөртөө итгэлтэй болж бодлогын нөлөөллийн тодорхой амжилтууд гаргасан. Байгууллагадаа 60 жил болж байгаа энэ АСБ байгууллагынхаа хамт олонд энэ боловсролыг одоо үр дүнтэй чанартай болгох энэ тогтолцоог бий болгохын төлөө улс орнуудад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэхээр үнэлж байна. Та бүхэнд эрүүлийн хад жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. Сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгаан дээр бид нар бас голчлон хариуцаж авч ирсэн илүү сургуульд орж ирсэн хүн маань Приянка байгаа. Тэгээ залуучуудтай харилцах тэднийг илүү нээх тэр тусмаа маргинал бүлгийн залуучуудыг чиглүүлэх чиглэлээр илүү туршлагатай биднэрт илүү ойр ажиллаж байсан учраас баярлалаа гэж хэлье. Ялангуяа одоо BLDC-ийнхаа курс директорс те гайхалтай Анита тэгээд Мино багш, Амра багш гэд энэ хүмүүстэй мэдчилгээ хүргмээр байна. Тэгээд хайртай шүү. Та бүх манайш гайхалтай багш нар шүү. Манлайлагчид шүү. Маш гоё үлгэр дуурайлтай хүмүүс шүү гэж хэлмээр байна. Мөн АСБ-д ажилладаг миний танилуд найзууд болох Арене, Сушмита, Тай, Лая, Приянка нартай мөн онцгойлон баярын мэнд хүргэж байгааг хүлээн авна уу. Яг Монголын одоо боловсрал эвслийн хөгжилд үр гүйцэтгсэн хоёр гол хүн би бас юуны өмнө талархах хэвээр Монголыг хариуцсан чадвар бэхжүүлэх ажилтнаар ажилласан АСБ-гийн Хелен болон Рене нартай АСБ-гийн 60 жилийн баярын мэнд төвшүүлж хаз жаргал сайн сайхан бүхний хүсье. Бүс нутгийн хэмжээний үйл ажиллагаа Монголд байнга ирж зохион байгуулж байгаарэ гэж хүсье. 60 жилийн оюун байранд тохиож байгаа нийт АСБ шуудаа баярын мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажлаас нь өндөр амжилт хүсье. 60 жилийн мэнд хүргэе. Happy anniversary. 60 жилийн өмнө төргий АСБ. АСБ-да 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. АСБ Happy Anniversary. 60 жилийн өмнө төргий.